EC2 нь 500 байсан, KV2 нь 500 байсан гэх юм үү. За тэгээ энэ дээр ийм өгүүлбэр байгаа байхгүй юу? Процессын төгсгөл илрүүлсэн. Тэгэхээр бүхэн дууссаны дараа илрүүлсэн гэсэн үг. Тэгэхээр бүх зардлынхаа 100% шингэсэн байсан гэсэн үг юм шүү дээ. За ингээд нийтдээ 25,000-аар тэнцэж байна гэж үзье. За гэж бодоод үзье даа. Тэгээ бүтнээ авах нь харцгаа тийм. За хоёрт цэгэд тусгагдах зардлын хэсэг байна. За цэгэд тусгагдах зардал дээр ихэж үзүүлэлт дуусна ихэж дуусгахаар нь болохоор арай ялгаатай. Хизээд гарсан зардал юм бэ гэдгээр нь ялгаж харуулдаг. За дуусаагүй үйлдвэрлэлийн C1-тэй гарсан өртөг бол нийт дүнгээрээ бидэрт ороод ирнэ шүү дээ. За хэд гинөө 18,492,200 900. За энэ дээр бичээг бол бид нэр олж чадах уу? Хаанаас авах вэ? C баланс дээр ч юм байж байгаа шүү дээ тий. За тэр дүнгээс харж байгаа хэвээр 18,492,900 байна. За тайлбар хугацаанд гарсан зардлууд нь болохоор өмнөх цэгээс шилжиж ирсэн байгаа тийм. За мөн шууд материалын зардал, шууд төлбөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд ирсэн. За өмнөх цэгийн өртгөх нь хэдээр ирсэн бэ? Өмнөх цэгийн тайлбараас харна тийм. 28,800-ийн өртөгтэй бүтээгдэхүүн өмнөх цэгээс ирсэн байна. За шууд материал нь 5 сая 470 юм тийм. За энэ өмнөх энэ тайлбар хугацааны шууд төлбөрийн зардал чинь 5 сая 470. За шууд материал дээр бичиж байгаа юм тийм. За шууд хөдөлмөр нь 5 сая 470 юм тийм. Өмнөх цэгийн өртөг ямар хамаач юм. Энэ нийтдээ дүнгээр ороод ирж байгаа шүү дээ. Одоо тайлбар хугацааныхаа шууд материал, шууд хөдөлмөр үнцийг хэлж байгаа шүү дээ. За юу гэхээр 5 сая 470 Үнэн болохоор 10 сая 600. За ингээд нийтдээ гэж орж ирж байна шүү дээ. Одоо энэ тайлбар хугацааны өртөг гэдэг дээр бол та бүхний орсон тэр дансан дээр хүсэж л авч ирж байгаа хэрэгтэй шүү дээ. Энд чинь нөгөө пайп арга учраас заах ямар ч шаардлага байхгүй. Угаасаа бид нар тийм мэдээлэл ч өгөөг байгаас тийм пайп арга учраас. Дундаж өртгийн арга байсан бол өмнөх цэгийн өртөг дотроо ямар зардлууд байгаа вэ гэдгийг мэддэг хэрэгтэй. А пайп арга дээр бол усаагүй үйлдвэрлэлийн C1-ийг гүйцэтгэх болохоос биш өртгийг дундчилдаг учраас дотроо ямар зардлууд байгааг нь бид нар заавал бичих шаардлага байхгүй. За тийм ч учраас яг энэ өртөгийн тайлангийнхаа энэ бүснэгтэндээ зарим тохиолдолд энэ дүнг чинь ингээ өгдөггүй. Тэгэхээр бид нар нөгөө эхлэлийн балансаасаа нийт дүнгээр навчраа тавьдгаа гэдгийг мэдчих хэрэгтэй байсан. За ингэвэл цэгийн тусгаж байгаа нийт зардлын дүн гэдэг вэ? Эдээ 49 сая 641 орол шүү дээ. Оруулаагүй дүн. 68 сая 145. За энэ дүн. За ингээд одоо бид нэгжийн өртгийг тооцоолох хийхэд бол нэмэлт тооцоололтой юм байна тийм. За 3 дээр бол зардлын хуваар байна. Зүгээр бол нэмэлт тооцоолол. За нэмэлт тооцоололт дээр бид нар хэвийн хоригдолтой байна. За энэ өмнөх цэгийн өртгийн задруулах хийх шаардлага байгаа юу гэхгүй байх. Өсгөл илэрсэн учраас бид нар өмнөх цэгийн өртгийн задруулах хийхгүй гэж үзэн шүү дээ. За коллект бүтээгдэхүүнийг материалаар тооцъё. За ингэхдээ яах юм? Гадагшаа шилжүүлж байгаа 24,000 дээрээ нэмдгэн 500 дотор бол материал 100% л байгаа шүү дээ. За эквивалент бүтээгдэхүүн дотор энэ хэвийн оруулж оруулж ирэх үү? Оруулж ирэх үү? Хэвийн оруулж ирнэ. Төгсгөл дэлгэрсэн хэвийн оруулж учраас энэ орж ирнэ. За тэгээд хасдаг нь харин C1-ийн тоо хэмжээж бүрдлийн хуваар үржигдсэн мөнгөөр орж ирж байгаа хэрэгтэй тийм. За энэ дээр бол 20,000 байна шүү дээ. За коллект бүтээгдэхүүнийг урилтаар тооцоод үзэх юм бол 24,000-ыг бүх зардлынхаа хувьд 100% дуусчихсан учраас нийт дүнгээрээ орж ирнэ. А 500 нэгж дуусаагүй үйлдвэрлэлчин бол энэ бүрдлийн хувь эзтэй.
хэвийн хоригдол маань бол орж ирэх ёстой. Энэ бол 100% байгаа шүү дээ. За 100% байна. За ингэчгээ дуусаагүй үйлдвэрлэлийн C1 болох 5000 иж бүртгэлийн хувь болох 60% нь өргөжүүлж өгөөд байна гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар үлдсэн 40%-ийг нь гүйцээх гээд байгаа учраас иж бүртгэлийн хувиар нь өргөжүүлсэн нүгэл хэсгүүлж байна шүү дээ. 21,800. За одоо ингээд альфа 10% бол өртгийн дундаж хийхгүй шүү дээ, тий? Зөвхөн тухайн тайлан хугацааныхаа өртгийг л тоош хуваагаад нийтийн өртөг гарч ирнэ. Өмнөх цэхийн өртөг хийдэн. Бидний өмнөх цэхийн өртгөөр л үстэй, тий? Нийтийн өртөг 1149 байсан, тий? Өөрөөр хэлбэл энийг энэндээ хуваацсан л тоо хэмжээ шүү дээ. Тоо хэмжээтэй хуваагаад нийтийн өртөг гаргаж ирсэн юм шүү, тий? За шууд материалын өртгийг олохдоо 5% яах юм? Шууд тайлан хугацааныхаа 5 сая 472,000-аа хуваад бий хийх юм. 20,000 тий. За тэгээд шууд хувиргалтаар олчих. Өөрөөр хэлбэл 5 сая 295,000 дээрээ нэмдэг нь 10 сая 81,608 ингэж байгаа 21,000. За гэх юм бол шууд материал нь хувиргалтаар цаашаа олон задраг бутраад байгаа. Мөргөл юм. Гэр бүр ингэ буцаад байгаа юм тийм үү? Гэр хэдүүлэн эквивалент технологи 3 гэсэн үг тийм. Тэгэхээр 500 биш байна.